За өрсөлдөөнүүдээ ихэнх нь хийцэн байгаа. Дахиад нэг 2 3 юм нэмж авна. Хаврын цэцэг одоо жоохон дулаархаар гадаа суулгах гэж байна. Ингээ усанд хийгээд өрсөлдүүлсэн баг. Энэ нэг шар юм sticky pad гэдэг нөгөө жижиг юм ургамлын хар ялаанууд байдаг шүү дээ. Тэд нэр ингээд наалтаад ингээд тэрэг цэвэрлдэг. Одоо энд нэг наалтцсан байна хараа. Тэр ийм наадах юм байгаа. Энэ Amazon дээр ийм олон ширхэгтэй нэрэ хямдхан бидгийн. Би энэ видеоныхаа доор линкийг тавьчихъя. Тэгээ бас энэ гэрэл энэ нэг өрсөлгээний гэрэл дээрэс нь ингээд жоохон гэрэл тусгаж өгвөл өрсөлгөө маань хурдан гоё ургадаг. Би бас линкийг тавьчихнаа доор. Тэгээ заримдаа бас хятад дэлгүүрүүдэд нөгөө жижиг хүнсний хятад дэлгүүрүүдээс бас хямдхан энэ шар пайднууд олддог байж магадгүй ойрхон дэлгүүрээр л орж хаалгаараа. За тэгээд ингээд ургаад байгаараа өрсөлгээнүүд минь. Энэ дэлгүүрээс нөгөө нэг соёл одоо энэ хөрс ирэхээр заримдаа дотроо жоохон ялаатай байд юм шиг байгаа. Тэгээд дээрэс нь заримдаа айлд ингээд нэг жоохон дулаараад ирэхээр бас энэ тэндээс ингээд хорхоо шавж ялаа янз бүрийн амтан гарч ирдэг штэ. Тэгээд энэ ургамлууд чинь бас жоохон нөгөө өвчлөх гээд идэг заримдаа. Тэгэхээр энэ тэнд нь ингээд ийм шар наалддаг ийм пайд зоочхоор тэгэхээр ингээд баг дээр нь арга хэмжээ аваад дорн гой цэвэрлээд өгчдөг. Тэгээ энэ тэнд нь ингээд зоочдөг.